Би одоо 13 настай тэквондогийн хар бүстэй тамирчин. Тэмцээний үед өгөхөөр хаяа 20-3 кг-аар нэг юм уу 2 өдөр турдаг тийхүү хөдөө орон нутгаар их тэмцээнд оролцдог байлаа. Түрүү жилийн датонд буюу Хятадд болсон тэмцээний үеэр урд өмнө хизээч байгаагүй хэмжээгээр 3 өдөрт туурах хэрэгтэй болсон юм. 5 кг-ыг 3 өдөрт. Үннийг хэлэхэд 3 өдөр уснаас өөр юу ч үдээгүй, уугаагүй. Тэмцээний хүнд бэлтгэлийн хажуугаар юм идэхгүй байна гэдэг нэг төрлийн намайг үнэхээр сүлдээсэн юм. Бэлтгэлээс бусад ихэнх цагийг унтчил өнгөрөөдөг байлаа. Гэхдээ цаанаа л миний инээрэг сүр сүлд минь унаад буй гэлтэй. Багийн ах эгч нар ихэнх нь ингэж л тураад оролцдог байсан болохоор би үнэндээ нэг ихэн бодолгүй датооны зүг хөдөлсөн юм. Багш эцэг их гээд ойролцоогоор 20 хүн явсан бөгөөд бараг л вагоны нэг чиргүүлийг дүүрэхээр харагдана. Жингээ хэмжүүлэхийн өмнө очих зам гээд нэг бүтэн шөнө хагас өдөр байлаа. Би идэх хүсэлгүйн дээр болохгүй байсан болохоор 2 давхрын орон дээр гараад унтаад өглөө. Оройны 10 цаг. Гадаа харанхуй вагоны цонхоор жирэлцэн өнгөрөх зам л харагдана. Багийнхан бүгд л тэмцээндээ бэлтгэн эрт амарсан нам хүн байлаа. Ягаад ч юм сэрчих агаад гэж хоосон хоржигнон дуурна. Хөдлөх төдийдл толгоо янгинэ өвдөж байлаа. Гал тэрэгний чимээ чиргүүлний бөхчм яг л толгойг минь илүү өвтгөөд байна гэлтэй. Хальт өндөгөөд цонх онгойлох гэтэл нуруугаар гинтэл хүүд дагаа явчихав. Чухам яг яагаад тийгснийг ойлгохгүй байж байгаад цонх онгойтол нүдний үзүүрт нэг юм сүйтгэнх нь харагдлаа. Зүгээр л вагоны цонхоор байшин ч юм уу өнгөрч байгаа ах гэж бодоод эргээд унтахаар хэвтлээ. Нойр хүрсэнгүй, унтч чадсангүй, димэл хөрвөж хэвтэнэ. Цонхоор халуун салхи орж ирэгч нуруугаар илүү хүүд дааж байлаа. Шөнийн 2 цаг буудаллах цаг болсон байна. Бүгд л буун шөнийн агаараар амьсгалцгаана. Өмнө нь вагоноор явж үзээгүй хүмүүст хэлэхэд замдаа 10 минут Монгол дотор буудаллаад цааш хөдөлдөг юм шүү. Би ус авахаар буудалтай ойр байрлах дэлгүүрлөө орохоор ганцаар явсан юм. Явах замдаа хаа нэгтийгээс миний нэрийг дуудах шиг боллоо. Эргээ тартал хинч байсангүй. Хоолой зөөлөн хийгээд учир битүүлэг сонсогдно. Үнэхээр олон юм бодолгүй дэлгүүрлөө орлоо. Ус аавн бичүүлэхээр зогсож байтал цонхны цаана харанхуйн гүнээс нэгэн зүйл ширтээд байгаа нь тодгой харагдана. Юу ч гэж тодорхойлоход хэцүү, зүгээр л нүдтэй хар дүрс гэмээр тэр дороо л хөдөлж чадалгүй цочин зогсно. Ажиглвал тэр дүрс илүү ойртохаагаад миний бие чичрээд эхэлсэн байлаа. Удалгүй дэлгүүрэн худалдагч CU аппликейшн байгаа юу гэж асуухтай зэрэгцэн соёлныг ухаан оров. Худалдагч руу нэг хараад эргээд цонх руу хартал нөгөө хар дүрс алга болчихсон байв. Тэр даруйл яагаад ч юм бөөлж цутгаж яаран дэлгүүрийн гадаа бөөлжөхдөө ийхүү бодсон юм. Магадгүй нэрийг муу турсан эцсэн байгаа болохоор иймэрхүү зүйл болж байгаа юм болов уу гэж. Буцаж вагондоо ороод орондоо хэвтгэд харсан хар дүрс бодогдоод юур унтаж чадахгүй байлаа. Дахиад яагаад ч юм дотор муухаараад босон бөөлжгөр явхад уусан усаараа л бөөлжиж байлаа. Багш намайг анзаараад хөнгөн юм идэхийг зааварлсан юм. Жаахан ч гэсэн юм идээд энерги сэргээд цаашд явсан юм. Би одоо хүртэл тэр харсан зүйлээ зүүдэлдэг. Жин хасдаг тамирчдад гэхэд олон сарын өмнөөс бэлдээрэй гэж хэлмээр байна. Энэ түүхийг ярихдаа үнэндээ итгэлгүй л байна. Гэхдээ хуваалцахаар шийдлээ. Намайг 14-тэй байхад манай хашаа хашин газарч байранд захиалга өгөн нэг хэсэгтээ өвөөгийн хашаанд байдаг нийтийн байрны нэг өрөөнд байрлахаар болсон юм. Тухайн үед тэр нийтийн байрыг өвөө эмээ өмнөх газар эзэмшигчдээсээ дөнгөж худалдаж аван сэргийн янзалж обой зэргийг нь сольж байсан юм. Бид ч тухайн ажилтан туслан аав ажилласаа тараад сэмэнд зуран би хичээлээс бусад цагаа энд зарцуулж шөнөн даалгавраа хийдэг байлаа. Ээж минь тухайн үед тогтсон ажил байгаагүй ихэнх цагийг эмээ өвөөд тусалж өнгөрөөдөг байлаа. Эв нартай байдаг гэр бүл минь ягаад ч юм зөрчилдөөнтэй болоод эхэлсэн юм. Өдрөөс өдөрт төвхтэй болж ягаад ч юм жижиг юм дээр хүртэл муудалцдаг болсон байлаа. Ээж эмээтэй эмээ аавтай гих мэтчлэн. Чухам энэ муудалцааны дунд манад үе яагаад ч юм гинэт өөрчлөгдөд эхэлсэн юм. Улам дуугаа бас аимхаа гэмээр.
Унтахынхаа өмнө зүгээр л өрөөний буулан руу хараад ширтээ цууждаг байсан. Асуухаар төгшөөгөө тариулдаггүй байлаа. Тэр өдөр өвөөгийн дөвөө игч буюу зоолиа игч ирсэн мөгөөд хаалгаарч орч чадахгүй үүднээс буцчихсан. Тэр дараа нь хэлэхдээ нэг зүйл мэдэрсэн тухай ярьсан мөгөөд тэр үнэхээр хүчтэй энерги байсан гэж хэлсэн. Хашаанд нь байдаг нийтийн байрны өмнөх эзэг чинь мөн удам дамжсан бөө байсан ба зарахта хаалганы хүрээ обооны дотроос нэгэн улбар гэмээр бичгтэй цаасыг авч явсан байдаг. Бөө ихч зоолё хэлэхдээ тэр нь энэ байшингийн хамгаалалт байсан юм байна. Яг одоо энэ байшингаар буюу нийтийн байраар дүүрэн хоосон сүнснүүд тэнүүжилж байгаа гэв. Ийхүү л биднээс хэрүүл салдаггүй байсан шалтгаан гэлээ. Бид мэдсэн даруйдаа л нийтийн байрыг орхисон юм. Илүү хугацааг өнгөрөөсөн бол юу болохыг хэн ч мэдэхгүй. Оройтхоос өмнө орхисондоо би маш их баярлдаг. Би 16 настай. Манай сургууль хотын хамгийн хуучин барилгуудын нэгэнд байрладаг байлаа. Сургуулийн ард ашиглагдахгүй дандаа цоочтой байдаг нэгэн номын сан бий. Багш нар түүнийг хуучин архив гэж нэрлэдэгч сурагчид бүгдээрээ сүнстэй номын сан гэж очилдог байлаа. Учир нь хүмүүсийн яриагаар шүнд өглөөр тэндээс номын хуудсыг хүчтэй эргүүлж байгаа чимээ сонсогддог гэв. Заримдаа цонхны цаанаас цагаан царайтай эмэгтэй харагддаг гэж хүртэл яддаг. Тиймд сурагчид өгөхөөс ч айдаг байна. Би эдгээр цуу яриануудын алинд нь итгээгүй, иймэрхүү зүйлсд үл итгэгч нэгэн байсанд ийхүү орж үзэх шийдвэрээ гаргасан юм. Гадаа бүрэнхий намрын нэгэн өдөр хичээлээ тараад номын сангийн зүг чиглэлээ. Хаалга нь хуучны модон, цоож нь барыг зэврээд салж унах гэж байгаа юм шиг л харагдана. Багшид судалгааны ажилд хэрэгтэй байна гэд түлхүүрийг нь авсан байлаа. Цоожийг онгоолоод ортол хөгз, тоосны үнэр хамар сэтгэлгэн мөнөртнө. Дотор нь харанхуй, нарны гэрэл бараг ордоггүй зөвхөн урд цонхнуудын завсраар бүдэг гэрэл тусаж байв. Номын тавиурууд дугуйж өргөцсөн голт нь том модон ширээ байлаа. Ширээн дээр хэдэн хуучин дэвтэр овоорчихсан байв. Хэсэг зог тусан айж зогсонж гармын тэр дэвтрүүдийг өөрийн ирэхгүй нэг нэгээр нь дэлгэж байхан тэр. Дэвтрүүдийн дундаас хамгийн сонирхолтой нь захидлын дэвтэр гэсэн бичгтэй нэг дэвтэр байлаа. Нэгэд үзвэл тэнд олон жилийн өмнөх сурагчид өөрсдийн нууц болон айдас хүсэл мөрөөдлөө мөн бичсэн байлаа. Эндээс хурдан төгсөөд явмаар байна. Надад найз байхгүй үргэлж ганцаараа мэт. Энэ сургууль хараагдсан. Намайг дагаж байгаа. Ийхүү хуудас сэргүүлэн уншиж байтал нэг хуудас дээр улаан бихээр чи юуныг уншсан бол эндээс чөлөөлөгдөж чадахгүй гэж бичсэн байлаа. Миний инээд хурч энэ удаа хэний тоглоом бэ? Юун шоглоом бэ гэж бодоод цонх руу хартал гадаа аль хэдийн харанхуй болчихсон байв. Намайг яг ороход 15 цаг болж байсан бөгөөд гайхан зогсож байтал яг ардаа ном унах чимээ гарав. Номын тавиураас ном унсан байлаа. Тухайн ном улаан хавцтай, элдв бичиг гадна огт харагдахгүй. Нэн харвал бүх хуудас нь улаан бихээр дараагийнх нь чи гэж бичсэн байлаа. Би үнэхээр айсан. Номыг газар шидээд маш чангаар хашгираад гарах гэтэл хаалга түгжээтэй байгаагаад түлхүүр налга болчихсон байв. Айд сандран уйлах шахам зогсож байтал цонхны цаана харанхуй дунд хүн ч юм уу юу ч юм явж үзэгдэх нь тэр. Тэр даруул хашгираад цонх хаглах юм хайж байтал хаалгыг гаднаас нь түлхүүрдэх чимээ сонсогдож эхлэв. Байдгаараа хашгираад юу ч хийхээ мэдэхгүй байтал хаалгыг цаанаас нь онгоолгож хүн орж ирлээ. Энэ жижүүр ах байсан юм. Бурхны авралаар би ингэж аврагдсан. Тэр хэлэхдээ хүн байхыг хараад мөн сонсоод ирсэн юм аа. Яг одоо эндээс гар гэртээ харь гэлээ. Алхаж ядан номын сангаас гартал гадаа шүн дунд болсон байлаа. Ороод цагч болоогүй байтал